Сайн байцгаана уу? Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд сайхан өдөр байна. Тэгээд өдрөөс өдөрт ер нь гадаа одоо хавар болоод сайхан дулаарч байна. За ингээд бүгдээрээ Бурхны үгийг сонсохоос өмнө довчхон залбирцгаая. Баярлалаа Бурхан минь. Та өөрийн үгээрээ бидэнтэй яриарай. Бид нэр зүгээр нэг сонсогч нар биш, харин үгийг хэрэгжүүлэгч нар байхад та ивэж өрөөж өгөөрэй. Та биднийг өөрчлөөрэй. Та биднийг шинчлээрэй. Их эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За тэгээ саяхан өнгөрсөн 7 хоногт нийгэмд сүлжээнд сошиал медианд бас нэг мэдээ давсан өсвөр насны хүүхдүүд одоо бие бинийгээ дээрлэж байгаа ийм бичлэг одоо сургуулийн хүүхдүүдтэй ялангуяа охтууд одоо бие бинийгээ дээрлэж байгаа явдал бол одоо нэлээд одоо сошиал медиагаар явсан. За тэгээд тэр одоо дээрлэл хийсэн гол нэг охин нь бас өөрөө бичлэг хийсэн байсан. Тэгээд тэр охин бол ямар ч одоо буруу юм би хийсэн гэсэн тийм мэдрэмж байхгүйгээр яадын би ер нь бол тэгж зодсон, би өмнө зодж исэн, тэглээгээд үхээгүй бидтэй. Би ер нь тиймж яасан гэд одоо ямар нэгэн одоо буруу зүйл хийсэн гэж ерөөсө харагдахгүй. Харин ч бүр би бол одоо тэрийг одоо хийсэндээ буруу гэж бодохгүй байна те. Үхээгүй л бол болоо штэ гэсэн одоо өсвөр насны охин ийм юм ер нь ярьж ийн гэхээр манай одоо дараагийн үе бидний дараагийн үе те ямар одоо зан хандлагыг тээж одоо явж байгаа гэдэг одоо харагдаж байгаа. Тэгэхээр хүний амьдралд одоо маш хэрэгтэй байдаг зүйлсүүдийн нэг бол гимшил гэж байдаг. Хүн ер нь өөрийнхөө би гин буруутай би буруу юм хийлээ гэдгээ хүлээн зөвшөөрөх тэр ухамсар гэдэг бол тэр хандлага гэдэг бол хүний амьдралд маш их хэрэгтэй байдаг. Тэгэхээр би та бүхнээсээ асууж байгаа нэг зүйл та ер нь өдөр тутмын амьдралдаа хэр зэрэг гимшдэг вэ? Гимшилтэй явдаг вэ гэдэг маш чухал. Яг тэгэхээр хүн өөрийн гин буруугаа ойлгоод гимшин гэдэг бол тухайн хүнийг өөрчлөх маш том хүч. Гимшил гэдэг бол итгэгч хүнийг авралт хүргэх хүч юмаа гэж одоо шинэ итгэгчдийн хичээлдэр гимшил гэдэг одоо хичээлдэр тэгж бас бичигдсэн байдаг. Тэгэхээр бидэрт гимшил гэдэг зүйл маш их хэрэгтэй байдаг тий. Эваг хүн ер нь л гимших дургу. Өөрийгөө гин буруутай гэж тооцох маш их дургу байдаг. Эваг ингээл харахад өөрийнхөө гин бурууг шууд нөхөр лугаа сатан руу буруутгадаг штэ. Тэр могой л намайг ийм гим нүгэл хийлгсэн гэж тийм ээ. Харин Адам бол таны өгсөн эхнэр буюу Эва намайг тэр алимыг идүүлсэн гэж. Тэгэхээр хүн өөрийн гим нүглийг хүлээн зөвшөөрөх хамгийн хэцүү байдаг юм шиг. Бурхны авралыг авахд хүртэл бид нар сайн мэдээ тараахад та гим нүгэлтэй гэдгээ Бурхны өмнө хүлээн зөвшөөрөөд Есүст итгэвэл авралыг авна гэж бид нар сайн мэдээ тараадаг. Тэгэхээр хүнд хамгийн хэцүү зүйл нь өөрийнхөө гим буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөх юм шиг байдаг тийм. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа өнөөдөр 2 дугаар Шимуэл номны 16 дугаар бүлгийг унших болно. 2 дугаар Шимуэл 16 дугаар бүлэг. За өнгөрсөн удаад бид нар 15 дугаар бүлгийг хүрээд ингээд дууссан байгаа. Тэгээд эндээс би та бүхэнд дуудаж өгье. Та бүхэн гаргасан баха. Тэгээд та бүхэн маань надтай хамт ингээд хамт хараад яваарай. 2 дугаар Шимуэл ном 16 дугаар бүлэг. Давидыг уулын оройгоос жаахан уруудаад байтал Мефибошетийн зарц Цева досож уулзлаа. Тэрээр 2 илжиг догшлоод 200 талах 100 багц хатаасан үзэм 100 сакс зуны жимс бас нэг тулам дарс аччихсан ирэв. Давид хаан энэ бүгд чинь юу вүлээ гэхэд Цева илжигнүүд нь хааны гэрээхэнд унаа. Талах болон зуны жимсэн залууст хоол харин дарс нь цөлд эцэж туйлдсан хүмүүст унд болог гэлээ. Хаан эзний чинь хүү хаан байна гэхэд Цева үцдэгвэ. Өнөөдөр Израиль түмэн миний эцгийн хаан тусыг надад буцааж өгнө гэд Ерслаймд үлдсэн гэвэ. Хаан за тэгвэл Мефибошетих гих бүхэн одоо чинийх болсон гэхэд Цева хүндэтгэлийг минь хүлээн авна уу? Хаан эзэн таныхаа тааллыг би олох болтугай гэв. Давид хааныг Бахрумд дөхөж ирэхэд Шауллахны ургийн Герагийн хүү Шими гихч хүн хараал цөхөл болсоор гарч ирэх нь тэр Давид руу бас хамаг албат руу мөнөөхөр чулуу шидлв. Давидын хүмүүс хүчит дайчин бүгд Давидын баруун зүүн талд байлаа. Шими хараасаар зайл далд ор цус урсгагч олиггүй амтан Явэ Шаулын оронд
хаан болсон чамаас тэдний бүх гэрийнхний цусны өшөөг авч хүү Авшломын чинь гарт чиний хаант улсыг атгууллаа. Чи цус урсгагч учир чиний бузар муугийн хариу ирж байгаа нь энэ гэвэ. Гэтэл Цэрвягийн хүү Авишэ энэ үгсэн нохоо яахлаарэ хаан эзнийг минь хараадаг билээ. Очоод толгойг нь тасч авчихгүй гэлээ. Тэгтэл хаан Цэрвягийн хөвгүүдээ миний хэрэг та нарт ямар хамаа байх вүлээ. Явэ түүнд Давидыг хараа гэсэн болохоор намайг харааж байгаа бол чи юунд ингэв гэж хэн хэлж зүрхлэх вүлээ гэд Авишэ болон албат нартаа төрсөн хүмүн миний амийг ирж байхад энэ Бенамин хүнч ингэх нь аргагүй биз дээ. Түүнийг орхи. Яавэ түүнд айлцсан бол зүгчл байг. Яавэ зовлонг минь анхааран харж өнөөдрийн хараалын оронд сайныг өгч магад химээвэ. Тэгээд Давид хүмүүсийгээ хамт замдаа гарав. Харин Шимий хараал зүхэл болсоор Давид руу чулуу шидэлж шороо цацсан түүнтэй зэрэгцээд уулын билээр явжээ. Хаан болон хамт яваа хүмүүс нь бүгд эцэж туйлдсаар Йордан гол дээр ирээд тэндээ хэсэг амс хийвэ. Энэ зур Авшлом бүх ард түмэн хийгээд Израилийн ирчүүдийн хамт Ерүслэмд иржээ. Түүнтэй хамт Ахитофелч байлаа. Давидын анд эрх хүн Хушей Авшломын өмнө ирээд хаан мөх наслаг хэмэв. Авшлом анд нөхөртөө үзүүлдэг инэрл журам чинь энэ үү? Чи яагаад андтайгаа яваагүй байдаг билээ гэхэд Хушей тийм ээ яваагүй. Зөвхөн яаваа хийгээд энэ ард түмэн бүх израилчууд хэнийг сонгоно би түүний талд орж түүнтэй хамт байх болно. Одоо би хэнд үйлчлэх юм бэ? Хүүд нь үйлчлэх ёстой биш үү? Би эцэгтэн үйлчлсэн шигэ танд ч тийхүү үйлчлэн хэмээвэ. Тэгээд Авшлом хэрхийг мань бидэнд чи нэг зөвлөөч хэмээн Ахитофлээс асуухад гэрээс ахиулахаар эцгийнхээ үлдээсэн татвар эмсдэр ор. Ингэснээр таныг эцэгтэй зэвүүчж байгааг хамаг Израиль сонсоод тантай хамт байгсдын гар уламл хүчтэй болно гэж зөвлөв. Тийхүү тэд дээвэр дээр Авшлом зориулж майхан барьсанд хамаг Израилийн нүдний өмнө тэрээр эцгийнхээ татвар эмсдэр оржээ. Тэр өдрүүдэд Ахитофлын зөвлөгөө нь яг л Бурхны үг мэт тооцогдож байсан юм. Тиймээс Давид Авшлом хоёрын хэн нь Ахитофлын бүх зөвлөгөөг дагдаг байжээ гэсэн байна. За энэний өмнөх үйл явдал дээр ерөнхийдөө юу болсон бэ гэхээр Давид хаан одоо хотоосоо гараад уйлж унжаад тийм ээ ингээд явган нүцгэн гараад өөрийнхөө байгуулсан Давидын хот гэх маш гоё хотоосоо гараад явж байгаа. За өөр хүүхэд одоо аав ээж бүх юм Давид хаан ч өөрөө бол яг энэ 60-тай хүн байж байгаа шүү дээ. Нэлээд нас өндөр бас гарцсан тийм ээ. Ингээд насныхаа бүксэд дээр амьдралынхаа сүүлчийн хэсэг дээр ингээд хүмүүс гадны хүн хүнлэгийн хүн эргэн тойрных нь улс орнууд харахад нэлээд жоохон готомшигтай ичмээрч юм шиг. Ягаад тэгэхээр бүгд л ер нь эргэн тойрны хүмүүс байгаа. Төрсөн хүн аавыгаа түлхэж унгаагаад аавынхаа эсрэг босоод улс орныг нь ер нь булааж авж байгаа. Иймэрхүү ер нь дүр зураг бол харагдаж байгаа. Хүнлэнгийн хүнээс ажиллахад. За ингээд бол Давид хаан одоо энэний өмнө бол залбирсан байгаа. За энэний өмнө өөрийнх нь төрсөн хүү өөрөөс нь урвсан, дээрээс нь нэмэгдээд хамгийн хайртай, хамгийн үнэж, хамгийн найдаж исэн, олон жил анд нөхөр явж исэн Ахитофл гэдэг зөвлөх нь өөрөөс нь урвсан гэдэг мэдээг сонссон. Ингээд Давидын хувьд ер нь маш дотны хайртай хүмүүс нь өөрөөс нь урвцсан одоо маш хүнд одоо нөхцөл байдалд бол орсон. Магадгүй та ч гэсэн амьдралдаа таних найдаж исэн, таны хамгийн сайн найз чинь танаас урвсан тийм зүйлийг бас амсч исэн байж магадгүй. Тэгэх юм бол Давидын зүрх сэтгэлийг ер нь илүү бас одоо ойроос ойлгох боломжтой. За ингээд Давид хаан бол хотыгоо захад байдаг одоо Олив гэдэг уулан дээр мэдээж залбирсан байгаа. Залбирчаад за яг тэр уулын орой юу эсвэл өөр уул уу оройгоос жаахан уруудаад байтал Мефибошетийн зарц Цева гэж хүн хурж ирээд одоо мэдээж эднүс чинь тийм ээ одоо хол газар явж байгаа хоол ундаа ундгүй хэцүү явж явах үед нь Цева гэж энэ одоо Мефибошетийн зарц Мефибошет гэж хэн бэ гэхээр нөгөө Йоханатан буюу одоо Давидын ганц найз нь байсан Йоханатны бол хүү байгаа. Давидын одоо Шаул хааны ач хүү гэсэн үг шүү дээ тийм ээ. За Мефибошет бол хоёр хөлгөө ийм байсан. Тэгээд Давид хаан өмнө түүхийг хэдрүүлээ жоохон урагшлаад харах юм бол ер нь Йоханатантай 3 удаа андгаа гэрээ байгуулсан. За найз нь чиний үр удмыг
төлөө сайхан хамгаалнаа гэж тийм ээ. Тэгээд Давид хаан одоо маш гоё ололт амжилт байгуулсан ч гэсэн биш энэ Шаул хааны үр удмаас хүмүүс байгаа юу гэж асуухад энэ Цэва гэдэг энэ царц тийм ээ Мефибошет гээд хүү байгаа. 5 настай байхад нь одоо аав өвөөгийнх нь эсрэг хүмүүс дайрах гад ирэх үед нь гэрийнх нь асрагч авж одоо яарж гүйж ягаад газар тунгаагаад хөлн сумгаа болцсон ийм нэгэн хүү байгаа гэж. За ингээд Мефибошеттэй уулзаад тийм ээ би өвөөгийн чинь аавын чинь одоо найз өвөөгийн чинь бол одоо ингээд зэрэг баатар байсан хүн байгаамаа. Чиний өвөөд одоо хариалагдах бүх эзэмшил бүх юмыг одоо чамд өгж ийн гэхэд бол Мефибошет бол бүр шоктой хүлээж аваад би одоо үгсэн нохоо тийм яахлаараа би таны одоо ивэл хайрыг хүртдэг үлээ гэж хэлэхэд өө би аавтай чи андгаа гэрээ байгуулсан чи одоо миний ширээнээс хооллох болно гэж өөрийнхөө хан хөвгүүдтэй хамт одоо ингэж хоололдог болгож Цэва гэдэг энэ зарцгийг бол за чи Мефибошетийн төлөө ажиллана. Цэва бол 15 хүү 20 зарцтай байсан гэж мэдээлэл гарч байгаа. Энэ бол одоо Цэваг чи Мефибошетийн төлөө ингэ сайхан ажиллаарай гэдэг. Энэ Цэва бол одоо Мефибошетийн одоо жинхэнэ одоо гол хүн байгаа. За ингээд Цэва гэдэг энэ зарц 2 илжиг догшлоод 200 талах 100 багц хатаасан үзэн 100 цагс зуны жимс нэг тулм аччихсан Давид ан дээр хурж ирээд хөө Давид хаан гайхсан хүү эн чи юу гэлээ гэдгсэн тийм ээ. Тэгсэн чинь Цэва бол ингэж хэлсэн илжигнүүд нь хааны гэрийнхэнд унаа талах болон зуны жимсэн залуустад нь хоол хүнс харин энэ тулам дарс бол эцэс туйлдсан хүмүүнд унд болог гэхэд өө цаа гээл тийм ээ. Эцэг айгүй хэцүү үед нь ядарсан амьдралд нь одоо доройтсон маш том асуудал үүссэн үед нь ийм хүн тусламж гараад ирсэн. Өө тэгээд одоо чиний эзэн хаан вэ Мефибошет хаан вэ гэж асуусан. Гэтэл үздэггүй өнөөдөр Израиль түмэн миний эцгийн хаан тусыг надад буцааж өгнө гэд Ерсланд үлдсэн гэж хэлсэн. За энэ мэдээ бол дайран дээр давс байсан. Нөгөө нэг Мефибошетийг чинь тийм ээ хинт ч мэддэхгүй айлд ингээд хоолтой ундгүй байхад нь хаан өөртөө аваад хамт хооллоод нутаг ус зааж өгөөд эд хөрөнгө өгсөн Мефибошет чинь энэ нөхцөл байдлыг хараад тийм ээ Давид хүү хоёр нь хоорондоо дэрсэлдэж байгаа ийм цаг үе гарлаа. Миний өвөөгийн одоо хаан тусыг буцаад надад өгөх гэж гэж хэлээд би одоо хаан тусаа өвгийнхээ хаан тусыг эргүүлэн авна гэд Ерсланд үлдсэн гэж хэлсэн гэж. Энэ мэдээ бол Давидд бас маш хэцүү мэдээ. Юу вэ? Нөгөө хайр халамж инэрл үзүүлсэн хүн нь бас өөрийнх нь эсрэг. Ерөөсө бүх хүн өөрийнх нь эсрэг эргэж байгаа. Хайртай хүүн эргэж байгаа. Хамгийн зөвлөх Ахитофл нь эргэж байгаа. За ингээд Мефибошет гээд хайр халамж үзүүлсэн нөгөө Шаул хааны ач хүү өөрийнх нь эсрэг эргэсэн гэдэг мэдээг сонссон. За ингээд Давид хаан бол одоо маш их сэтгэл санаагаар унж өөрийнх нь хайр халамж үзүүлж исэн хүн өөрсдийнх нь дандаа эсрэг урвсан энэ мэдээг сонсоод хаан юу гэсэн гэхээр нөгөө Цэва гэдэг сартад за тэгвэл Мефибошетих гэж би өгсөн бүх зүйлээ одоо чамд өгж байна. Чи аваарай. Тийм ээ. Гэхэд Цэва за баярлалаа эзэн минь таны хүндэтгэлийг минь хүлээн авна уу? Хаан эзэн таныхаа тааллыг би олох болтугай гэж их сонин. Уг нь бол энэ Давид ч юм бол одоо ингээд одоо өөрийнхөө тэр хаан ширээгээ алдаад ингээд цөл рүү одоо нэгэсэндээ тэнүүчлэгээр явж байгаа ийм цаг үед бол Цэва гэдэг энэ зарц гүйж ирээд одоо манай эзэн бол одоо тий хаан тусаа өөрийнхөө хаан тусыг байгуулна гэдээ бол Ерсланд үлдсэн. Би бол одоо ингээд тань дээр ирж танд туслах гэсэн юм аа гэдэг энэ сайхан сэтгэлийг нь Давид хүлээж аваад Мефибошет ч харин миний бодож исэн хүнээс өөр хүн байсан юм байна. Тийм ээ? Харин ч би буруу бодож би Мефибошет өгсөн бүх зүйлээ чамд өглөө гэж. Хэдийгээр Давид хаан ширээгээ алдсан юм шиг боловч хааны эрх мэдэлтэй тийм ээ. За одоо Мефибошетих гэх бүх зүйл чинийх боллоо чи аваарай гэж хэлсэн. За ингээд Цэва бол маш их баярлсан баг. Маш их баярлсан тийм ээ. За ингээд цаашаага Давид хааныг Бахрумд гэж тийм ээ дөхөж ирэхэд гэж юу? Одоо Йордан гол гэж байгаа шүү дээ. Энэ хэд чинь гатал гарч ирсэн тийм ээ. Йордан гол руу нэлээд ойролцох газартуу дөхөж ирэхэд Шаулхны ургийн Герагийн хүү буюу Бянамины омгийн Шимиг гэгч нэг хүн гарч ирээд хараал зүхэл болсоор гарч ирхэн тэрэ гэж байгаа. За ингээд Давид руу бас хамаг албат руу
мөнөө гэхээр одоо ганцхан ир шүү дээ. Чулуу шидлээ, Давидын хүмүүс хүчит дайчт нь бүгд Давидын бие хамгаалагч нар нь бааtruуд нь баруун зүүн гарталт нь ингээд явж байхад Шими хараасаар буюу за энэ хараасаар гэдэг энэ үг одоо ямар утгатай вэ гэхээр одоо хувь хүний ирч хүч сайн сайхан байдлыг бөхөх зорилготой хэлж байгаа ёрын муу үгсийг хэлдэг юм байна. Хараал гэж. Одоо бид нар хараалын үг гэж байгаа шүү дээ. Бид нар те одоо уурлахаараа бид нар янз бүрийн үг урсгадаг шүү дээ. Муухай үг. Тийм л үг байгаа байхгүй юу? За тэгвэл тэр энэ хараалын үгний зорилго бол хувь хүний ирч хүч сайн сайхан байдлыг бөхөх зорилготой. Тэгэхээр үг айгүй хүчтэй гэсэн үг байхгүй юу? За ингээд хэлсэн. За чи 70 дахь цус урсгагч олиггүй амтан. За Явэ Шаулын оронд хаан болсон чамаас тэдний бүх гэрийнхний цусны өшөөг авч хүү Авшломичийн гарт чиний хаан тусыг бол атгуулсан. За чи цус урсгагч хүн учир чиний бузар мөгийн хариу бол ирж байгаа юм аа гэл ингээл хараасан байна. За гэтэл Цэрүягийн хүү Авишэ гэж одоо Давидын баатар ир. За Цэрё гэдэг нь бол ааваар нь хэлчихэж байгаа байхгүй юу? За энэ ах トゥ хоёр бол маш жоохон түргэн ууртай. Давидын хоёр баатар бол маш дүрс хийсэн түргэн ууртай. Ер нь хурдан юмыг шийдэх гэдэг юм хүмүүсээс энэ одоо үгсэн нохоо яахлаараа одоо миний хаа эзнийг ингэж харааж дормжилдэг энэ толгойг нь тастаа ичих уу гэж тийм ээ. Энэ чинь яагаад тэгэхээр энэ Давидтай энэ Авиша гэдэг баатар чинь маш олон дайн дулаан хийцэн. Маш олон мэрэгэн одоо стратеги хэрэгжүүлдэг. Одоо маш олон тэр ялалтыг үзсэн тийм ээ. Одоо хиндэ ихтгэлцэл төрсэн ийм одоо байсан. Энэ одоо яахлаараа таныг хараад энэ толгойг нь тасчих уу гэж. За ингээд хэцүү явж байхад тийм ээ хүн одоо амжилтгүй алдаж оноод ингээд явж явах үед нь дээрээс нь бас нэг шимээгч хүн гарч ирээд ингээд Давид хаан нэг өсөндөө цөл рүү ингээд яваад хаан ширээгээ алдаад тийм ээ эр хүн одоо алдаж оноод ингээд маш хэцүү явж байхад энэ Шимей гэдэг хүн тэр одоо нөхцөл байдлаар нь тавлахж байгаа юм шигээр юу н харагдаад чи бол одоо өстой 70 дахь чамааг ингэж байгаа нь өстой зөв. Яагаад гэвэл энэ Шимей гэдэг хүн чинь нөө Шаулын одоо нэг овгийн хүн байхгүй, Бенамин овгийн хүн. Тэгэхээр яг хөө ерөнхийдөө Бенамин овгчууд бол Давидыг хаан болоход бол дотроо бас яг одоо тийм ээ яг бүрэн бас Давидыг дэмжээг нь харагдаад байгаа байхгүй юу? Давид чи хаан болсон байгаа шүү дээ. Тэгтэл яг одоо Шаулын одоо тэр ургийн Бенамин овгийнхэн чинь Шаул хаан болоход бас ч нэг бүрэн зүрх сэтгэлээрээ дэмжээгөө дотроо жоохон атаархлын ч юм уу хүлээмжшөөргөө тийм одоо байсан нь бол энэ Шимей гэдэг хүнээр бол харагдаж байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр тэгэхэд Давид хаан хэлсэн 10 дугаар ишлэлээр цэрэгийн хүүгүүдээ ааваар нь хэлсэн те. Миний хэрэг та нарт ямар хамаа байх вүлээ. За ингэж хэлсэн Давид. Яавэ түүнд Давидыг хараа гэсэн болохоор намайг харааж байгаа бол чи юунд ингэж юунд ингэж одоо гэж хэн хэлж зүрхлэх вэ? Чи яагаад намайг харааж байгаа юм бэ гэж хэн хэлэх юм бэ? Яавэ хэрвээ ингэсэн бол шүү дээ. Бурхан хэрвээ намайг хараа гэсэн бол Бурхан хэрвээ намайг энэ үнийг ингэсэн бол би Бурханы эсрэг ер нь юу хэлэх юм бэ гэж. Энэ амар сонин хандлага байхгүй юу? Энэ ямар сонин хандлага вэ гэхээр хүн зовлон ирээд тийм ээ өөрийг нь доромжлоод байхад л Давид Бурхан намайг ингэсэн бол би ер нь Бурхантай юу хэлэх юм бэ Бурханы эсрэг гэж. Тэгэхээр өнөөдөр бид нар ер нь хэр зэрэг Бурханыг ингэж хайлаж хүндэлдэг вэ? Энэ бол Бурханд ямар их хайртай байгаагаа л Давид харуулж байгаа юм л да. Бурханыг маш их хүндэлж байгаа. Ер нь Бурхантай ер нь хэн тооцоо хийх юм бэ? Бурхан миний амьдралд ийм зөвшөөрсөн болвол би нэх Бурханд гомдлоод Бурхан минь та яагаад ингэж байгаа юм би ёстой ийм байсан биз дээ хоёлоо тооцоо бодъё гэсэн юм ерөөсөө гаргаагүй юм хандлага. Тийм тий. Тэгэхэд Авишай болон Алберт нартаа ингэж хэлсэн. 11-ээс харах төрсөн хүмүн намайг алах гээд байхад энэ Бенамин хүн ингэх нь бол аргагүй зү. Төрсөн хүмүн миний хаан ширээн татаарах гэж, миний байр суурь татаарах гэж. Төрсөн хүү намайг алах гэж яхад энэ Бенамин хүн буюу одоо Саулын овгийн хүн ийм reaction буюу ийм хандлага гаргаж байгаа нь бол
аргачгүй үсттэй. Тийм ээ, хүнлэнгийн хүн намайг доромжлох нь аргачгүй үсттэй. Тийм учраас ингэж хэлсэн. Түүнийг орхи, хоёр баатартаа түүнийг орхи, яавэ түүнд айлтсан бол зүгчл байг гэдэг чинь. За юу гэсэн үг вэхээр Давид нэг ёсондоо энэ нөхцөл байдлыг эргээр бол харж байгаа. Буюу яаж эргээр гэхээр Давид ер нь яагаад миний амьдралд ийм тохиолдсон бэ гэдгийг бол цаагаараа мэдж байгаа учраас Бечабаитай ер нь завхаарах үед одоо Натан иш үзүүлэгч хурж ирээд чи ер нь буруу юм хийлээ. Хүний их нэрийг булааж аваад нөхрийг нь алаад. Тийм ээ, ийм буруу юм хийсэн. Тийм учраас чи энэ гим нүглийнхаа хор уршгийг бол амснаа. Тэгэхдээ Давид тухайн үед гимшиж хүлээж авсан учраас Бурханаар бол чи уучлагдсан, чи бол үхэхгүй. Тийм ээ. Тэгэхээр ер нь бол бид нар альва буруу зүйл хийхэд тэрнийхээ одоо муу одоо хор уршгийг бол амсах нь бол амсаж гин гэж, тийм ээ. Яагаад гэвэл Давид тэр гим нүгэл үйлцснээс болж хүүхдүүд нь буруу үлгэр загвар авсан. Тэгээд төрсөн дүүгээ хүчрхийлсэн тэр Амнон гэдэг том хүн. За ингээд том хүүтэйгээ тооцоо бодохгүй байсан учраас Авшлом аав одоо энэ том ахтай ямар нэгэн тооцоо бодох учраас би одоо тооцоо бодохоос гээд ахыгаа алаа ичиж байгаа. Тэгээд Давид хаан чинь хүүгээ цөлсөн. Тэгээд цөлчөөд авчирчаад хүүгээ бас уучлах чадаагүй 2-3 жил харьцаагүй хүүтэй. За тэгээд тэр хооронд нь Авшлом бол хорсоод аавдаа энэ хорсол атаархал гэж төрөөд ерөөсөө аавынхаа би юу яа гээд. Ингээд одоо бид нар буруу үлдэж байгаа тэр зүйл юу хэрхэн одоо дараа чинь юу нэг ингэж буруу үлгэр загвар үзүүлж үр дүн гарч байгааг бол магадгүй Давид хаан бол энэ би одоо ингэж явж байгаа юм тийм ээ. Миний хийсэн буруу зүйлийн л одоо үр дүн. Тийм учраас Бурхан намайг бас ингэж явуулж байгаа гэж ингэж би бол нэр үнэхээр бас буруу юм хийсэн. Би бол Бечабайтай завхаарсан, нөхрийг нь алсан. Тэгээ энэ дээр бол тэр Шими гэж хүн ингэж хэлсэн. Чи бол цус уусгагч. Учраас бузар могийн чинь хариу ирж байгаа юм гэж бол ингэж хэлсэн. Тэгэхдээ Давид хаан бол яг үндсэндээ бол одоо хүнийг алъя гэж шунж бол алдаггүй тийм хүн байсан. Харин зүгээр л маш дайчин хүн байсан. За тэгэхдээ одоо хэдүүлээ үзэн заяа. Дараа нь энэ Цэва гэдэг хүн ирээд тусалж байгаа штэ зарц. За энэ хүн бол яг дараа нь бол үндсэндээ худлаа ирсэн байдаг. Мефибошот гэдэг эзэн танаас одоо урвсан би энэ өнгөө танд туслахаар ирж гин гэж хэлж байгаа нь дараа нь худлаа болдог. Яг ясам дээр энэ Цэва чинь Мефибошот гэдэг эзнээ бугцсан байж байдаг. Энэ Цэваගේ зарц чинь айгүй тийм бас нэг талаар муухай зан арын шин гаргаж байгаа байхгүй юу. Нэг өсөндөө Давид хаан ширээгээ алдаад цөл рүү ингээд тэнүүчлээд явж явах үед нь тэрэн дээр нь тоглолт хийгээд Мефибошот гэсэн эзнийхээ ямиг өөртөө авах гэсэн тийм санаархлаар Давид дээр осож худлаа сайн хүний хүн болж дүр үзүүлээд ингээд Давид хаан Мефибошотыг гэсэн юмнууд чинийх шүү гэж хэлж байгаа. Ингээс зориг нь гүйцэлдчихэж байгаа байхгүй Цэвагийн. Эзнийхээ юмд бас шунжижсэн залуу байгаа байхгүй юу. Тийм муухай. Тэгээд тэр нөхцөл байдлыг ашиглая. Одоо Давидын зовлж зүдэлж байгаа дээр худлаа очиж нэг сайн хүн болж харагдаад тусламж үзүүлж байгаа юм шиг болонгуудаа Давид хөөрхий өөр мэдээлэл байхгүй учраас яг Цэвагийн үгэнд итгэж байгаа байхгүй 100%. Яг өөр нөгөө нэг Мефибошот яг тийм талаарх мэдээлэл авах хүн байхгүй цөл рүү зүгтж байгаа. Тэгээд яг замдаа Цэватаа таарад Цэва Мефибошот ингээд өвөөгийнхөө хаанчлыг эргүүлж аавна гэж хэлсэн гэдэг нэрэл яг тийм шиг санагдчихж байгаа байхгүй яг өвөөгийнх нь хаанчлал байсан. За тэгээд Шаулын чи хаан ширээг булааж авсан учраас одоо эргээд одоо Шаулын хаан ширээг одоо чиний хүү Авшломд өгж байгаамаа гэж хэлж байгаа нь энэ Шими бас за энэ Шими гэдэг энэ хараалын энэ хараалч одоо гарч ирээд янз бүрийн одоо үг хэлж байгаа шүү дээ харааж байгаа. За гэтэл за ингэж хэлсэн 7-оос бүгдээрээ эргээд харвал зайл 70 хор цус урсгагч олиггүй амтан гэж. За Шаулын оронд хаан болсон чамаас тэдний бүх гэрийнхний цусны өшөөг авч хүү Авшломын чин гарт
чиний хаан тусыг бол атгуулсан гэж хэлж байгаа нь худлаа байсан буюу яг ясам дээр Давид бол Шаулыг алах ямар ч хүсэлгүй байсан. Зөндөө батлагдсан тийм ээ. Шаулыг алах зөндөө боломж гарч ирсэн. Гэтэл би бурхны тослогдсон хүний эсрэг гар сумхгүй л гэж хэлсэн. Харин Шаул өөрийнхөө гим нүгэлтэй байдлаас сулж хаан ширээгээ алдсан. Шаул ч өөртөө зориулаад хөрөг мөрөг босгоод хийм шүтэнд мөргөөд явсан хүн шүү дээ. Энэ мэдээлэл бас худлаа байсан. За тэгээд чи цус урсгадаг гэж хэлж байгаа нь бол Давид бол тийм хүний амьд хүрээ гэсэн шунсан тийм сэтгэлтэй биш, харин маш дайчин ир байсан. Энэ бас одоо худлаа мэдээллийг энэ Шимей гэдэг энэ хүн одоо хилээд байгаа. Давид яг үнэхээр ийм хүн байсан бол Давидын уур хүрээд наадга толгойг нь тасал гэж хэлэх байсан. Харин Давид үнэхээр тийм хүн биш байсан учраас энэ Шимей гэдэг хүнийг за орхио наатгаа тэгж л вэ гэж ингэж хэлсэн. Орхи. Бурхан даатгсан. Нэг талаас нөгөө талаас Давидыг яг ингэж хэлээл чи цус урсгаж мурсгагч тийм ээ. Чи өстө Шаулын эсрэг ингэсэн гэж ингэж хэлж байгаа нь Бурхан ингэж хэлүүлсэн болвол би бас тийм ээ би бас нөгөө Бичагбата завхаарсан гэдэг үндсэн нөгөө нэг Давид чинь тэр гим нүглээ мэдээд байгаа шүү дээ. Ямар буруу зүйл үйлцснэ. Тэрнээс болж Бурхан бас намайг зэмлж гин. Тэр одоо хийсэн буруу юмныхаа одоо би одоо уршгийг бас хүртэж гин да. Тийм ээ. Яава хэрвээ намайг ингэж зүхэх гэж хэлсэн болвол би одоо Бурханы эсрэг ер нь юу ярих вэ? Тийм ээ. Тэгэхээр заримдаа Библиэлд сахилгажуулал гэдэг Бурханы одоо сахилгажуулал гэдэг бол бидний сайн сайхны төлөө байдаг юм аа гэж тийм ээ. Гимшил гэдэг бол тухайн хүн тэр муухай бодол, муухай санаанаасаа бол эргэхийг өдөр бүрэн гимшил бидэрт хэрэгтэй. Тэгэхээр хүн гин буруутай гэдгээ Бурханы өмнө хүлээнэ гэдэг бол маш одоо том ухамсар, маш том хандлага. Тэгэхээр Давид бол Шимей чинь хэцүү гаш шороо зацаал чулуу шидээл хийдэг те. Явж байхад шороо зацаал чуруу шидээл ингээл доромжлол хараагаад байхад Давидэд бол сайхан байгаагүй. Гэхдээ Давид бол Бурхан хэрвээ ингэсэн болвол би тийм ээ буруу юм хийсэн чинь Бурханы эсрэг би юу н тооцоо яаж бодож чадах вүлээ те. Тэгэл Бурханд даатгachж байгаа байхгүй юу ерөөсөө 100%. Тэгээ хараа ингэсэн 12 дугаар ишлэгийг харсан бол 11-ийн төгсгөлд Яавэ түнд ингэж айлцсан бол зүгчл вэгээ 12 Яавэ зовлонг минь анхааран хараад өнөөдрийн хараалын оронд бол сайныг өгч магадэ гэж хэлсэн. Тийм ээ. Энэ зовлонг минь хараад сайныг өгч магад гэд. Тэгэхээр Давид бол амьдралд нь амар хүнд юм тохиолдож штэ. Төрсөн хүн өөрийг нь алах гад байна. Өөрийнх нь хамгийн сайн найз урвчаад байна. Дээрээс нь Мефибошет гээд энэ хүн чинь одоохондоо мдэггүй байгаа шүү дээ Давид урвчаад байна тийм ээ. За дээрээс нь Шимей гэдэг энэ хүн гарч ирээд хараагаад байна. Тэгэхээр ер нь та одоо Давидын оронд байсан бол энэ бүгдийг дэсэх үү? Энэ бүгдийг ямар одоо хандлагаар хүлээж авах байсан бэ? Тэгэхээр хараа энэ айгүй чухал. Хүн ер нь таны амьдрал тохиолдож байгаа асуудлыг эргээр хүлээж авах уу, сөргөөр хүлээж авах уу гэдэг айгүй чухал юм байна гэдгийг би ойлгож байгаа. Тэгэхээр ингэ тийм ээ. Саяхан одоо зовлон даахын учир гэж би нэг ном уншиж байгаа л да. Чарльз Стенли гэдэг хүний бичсэн тий. Тэгэхээр тэрэн дээр нэг пастор хүн аавгүй өссөн юм байна л. Аавгүй маш хэцүү өссөн. Тэгэхээр тухайн үед бол би Бурханд маш их гомдож исэн тий. Яагаад та намайг аавгүй өсгөж байгаа бүх хүүхдүүд аавтай байхад тэгээд хүүхдүүд шоолол аавгүй маавгүйгээ шоолол тий. Ингэж өссөн. Тэгээд өөрөө дараа нь 2 хүүтэй болоод хүүхдүүдээ маш сайн халамжилсан юм байна. Хүүхдүүдээ маш сайн халамжлаа. Хүүхдүүд нь 20 идтэй болоод тэгээд хүүхдүүд нь ингэж хэлсэн гинэ. 20 бүр том залуучууд болсныхаа дараа Бурхан ер нь таныг аавгүй өсгсөн нь ер нь зоригтой баха. Тэгээд таныг харин ч сайн аав байхад Бурхан ойлгуулсан баг. Бит хоёрыг хамгийн сайнаараа өсгөхөд ер нь Бурхан таныг бэлтгэсэн баха гэж тийм ээ. Тэгэхээр би ч гэсэн жоохон байхад эмээ намайг тэгдэг ус. За чи юмыг сайн хийгээд сурчих юм бол чамд л хэрэгтэй гэл те. Тэгэл дутуу байна гал дахиад хийлгээд идэг те. Тухайн үе чи над хэцүү байгаа юм чи ёо яста ядаргаатай юм а эмээ гэл тийм ээ. Тэгтэл эмээ бол чи юмыг чанартай сайн хийгээд сурчгаа. Тэгэх юм бол чиний амьдрал ирээдүйд хэрэгтэй гэж тийм ээ. Тэгэхээр
магадгүй Давид бол энэ ч бүр бурханд гомдохоор тий бурханд гомдоод ороод одоо юу гэдэг тэгээ та надад ийм зөвшөөр та хэвээр сайн бурхан гिचээд яагаад намайг ийм одоо тий бургал ийм одоо тэнүүлчингийн амьдралд оруулчлаа шүү дээ. Хаан байсан хүн цөлхээр лөө тэнүүлчин болоод хаан ширээгээ алдаад тий. Тэгэхээр Давид бол энэ бүхнийг бурхан хэрвээ энэ шимээг явуулсан бол яах вэ? Би бурхантай ер нь ямар тооцоо бодох вэ гэж. Давидын хандлага бол гомдоогүй бурханд. Тэ? Бурхан өөрийнхөө хийсэн буруугаа ойлгож байгаа байхгүй. Би Бичавайтаас авахарснаас болоод хүүтэйгээ бас хариуцлага тооцоогүй тийм ээ. Том хүү маань төрсөн дүү охиноо хүчрхийлчихэд байхад би сайн бас хариуцлага тооцоогүй. Тэрнээс болж Авшлам хүү маань том ахыгаа алаад Авшлямоч би бүрэнгэд сайн уучлаагүй ингээд иймэрхүү асуудал болсон юм байна би тийм ээ би бас буруу юм хийсэ гэж ингэж одоо тэгэхээр биднэрт юм гимшил гэдэг зүйл маш хэрэгтэй. Альва тохиолдож байгаа зүйлийг одоо зөвөр хүлээж авах тийм ээ. Тэгэхээр альва одоо тохиолдож байгаа зүйлээр дамжуулан бурхан бас дандаа сайнаар ашигладаг гэж. Бурхан бол өөрөө муу зүйлийн зохиогч нь биш л дээ. Бурхан хизээч хүнийг муу муугаар сорддоггүй гэж Библи хэлдэг. Харин бурхан тэр муу юмыг сайнаар ашигладаг бидний амьдралд гэж тийм ээ. За ингээд нөгөө Шимичээ хараа зүхэл болсоор Давид руу чулуу шидэл цороо цацсан түүнтэй зэрэгцээд уулын билээр яваа гэсэн тийм ээ. За 14-өөс орвол хаан болон хамт яваа хүмүүс нь бүгд ичиж туйлцаар Йордан голын ирэг дээр ирсэн байна. Нөгөө том голын ирэг дээр ирээд эцэж туйлдаа цөлөөр явган явж байгаа шүү дээ. За ирээд хэсэг амарсан. За одоо ингээл энэ хугацаанд чинь Давид зүгээр байгаагүй шүү дээ. Одоо маш тийм ээ энэ хугацаанд маш их залбирж байгаа бурханд залбираал тий. Эзэн минь таны асуудлыг шийдэж өгөөрэй. Ямар одоо мэдээж цаанаа бол эзэн л залбираад байгаа байхгүй юу? Тэрнээс биш Авшлам хүүдээ хорсоол энэ өста ямар муухай юм бэ гээл тий. Мефибошотод хорсоол тий. Ингээгүй харин ч бурханд л бүх зүйлийг даатгасан. Бурхан бол амьд. Бурхан миний зовлон гараад сайнаар эргүүлж харж өгч магадаа гэж. Бурхан бүх зүйлийг харж байгаа. Бурхан бол зөв шударгын бурхан тийм ээ. Хин нь буруу муу, хин нь сайныг харж байгааг бол мэдж байгаа гэж. За ингээд энэ зур нөгөө Авшлам чинь Хеврон гэдэг газар өөрийнхөө засгийн газрыг байгуулад тийм ээ төв баазаа байгуулад штаба байгуулад Хевронд хаан гэдгийг зарлуулад за ингээд Израиль даяар бол Авшлам хаан боллоо гэж одоо ийм мэдээ дархуулаад хүмүүстэй хуйлдаад за ингээ израилчуудын ирчүүдийн хамт нөгөө 200 Израилаас нэр хүндтэй 200 авчирсан шүү дээ тийм ээ. Тэгээ нөгөө хүмүүстэйгээ хамт Ахитобл байлаа гэж. За Израиль буцаж ирсэн. За ингээд буцаж ирэхээс нь яг өмнөхөн Хушай тийм ээ. Хушайг явуулсан шүү дээ. За чи над төв газараа байж янз бүрийн бол надад мэдээлж байгаарэ гэд бол явуулсан. За ингээд Авшлам дээр ирээд хаан мөнх наслаг гэж хэлсэн. За ирэхээс нь өмнө бол Хушай ирсэн байсан ордонд байж исэн. За Авшлам за чи анд нөхөртөө үзүүлдэг инэрл журамч энэ үү? Чи яагаад юу надтайгаа яваагүй байдгийг тий? Гэж ингэж бол сэрдэж асуусан. За Хушай бол тийм ээ яваагүй зөвхөн яаваа хийгээд энэ ард түмэн бүх израилчууд хэнийг сонгоно тийм ээ? Би түүний талд орж түүнтэй хамт байх болноо. Одоо би хүнд үйлчлэх юм бэ? Хүүт нь үйлчлэх ёстой биш үү? Би эцэгт нь үйлчлсэн шигээ танд ч тийхүү үйлчилнэ гэж бол ингэж хэлсэн. За ингэж итгүүлсэн. За үнэмшилтэй санагдсан тийм ээ. За ингээд Хушай гэдэг бол одоо яг үндсэндээ бол Давид хаан бол илгээсэн чи тэнцээ байж Авшлам янз бүрийн зүйл хэлвэл надад бас мэдээд болгож байгаарэ гэж тийм ээ. Ингээ явуулсан. Энд чи яг үндсэндээ бол буруу юм хийж байгаа тал чинь Авшламын тал шүү дээ. Аавыгаа одоо тийм ээ шудраг бусаар одоо ингэж хаан ширээг нь булаах гэж байгаа тал бол. За ингээд хэсэг хугацаа өнгөрчөө гэж хэдүүлээ бодъё. 20 дугаар ишлээс өмнө. За ингээд хэсэг хугацааг бол амьдрал үргэлжилж ийсэн чинь нэг өдөр 20 дугаар ишлээс нэг өдөр Авшлам за ер нь одоо хэдүүлээ яах вэ? Би хаан ширээгээ авчлаа. Бидний хамгийн ихний алхам юу байж болох вэ? Ер нь хэдүүлээ яах вэ гэж Ахитофл гэдэг нөгөө урвуулсан Ахитофл гэдэг чинь Бичабагийн өвөө байхгүй юу? Бичабагийн өвөө. Бичабагийн аав нь Илим гэж хүн байсан. Давидэд үйлчилж исэн. Бичабагийн нөхрийг нь Давид дайнд явуулаад алуулчихж байгаа шүү дээ. Аав нь Илим гэж хүн байсан. Бичабагийн өвөө нь энэ Ахитофл واخгүй юу? Бичабагийн өвөө нь Ахитофл буюу Давидын хамгийн үнэнч туслах байсан хүн. Ач охиныг нь
аваачаад Давидын хүү хүчрхийлчихэж байгаа байхгүй. Энэ бүх юмыг мэдж байгаа. Уус даяараа мэдж байгаа шүү дээ. За ингээд асуухад 21 дугаар ишлэлээс гэрээ сахиулахаар эцгийнхээ үлдээсэн ер нь татвар эмсдээр орох гэж хэлсэн. Гэхдээ Явид энэ татвар эмсийг бол 10 татвар эм үлдээсэн буюу за татвар эм гэдэг бол авайл эхнэрээс бага ирэх мэдлэлтэй, бага эхнэрүүдийг хэлж байгаа. Царч шивгчингүүдээс дээгүүр ирэх мэдлэлтэй. За ойрхот орнууд бол манай эртний өмнөх тухайн одоо ойрхот орнуудын орнуудад Египт тийм ээ ойрхот орнуудад татвар эм авдаг юм соёл бол байсан байна. За ингээд 10 татвар эм Давид хаан бол ордондоо үлдээсний магадгүй одоо гол зорилго бол би буцаад ирэх байх тийм ээ. Буцаад ирэх байх гэсэн горилго тээж 10 татвар эмээ одоо бол үлдээсэн баха гэж. Гэтэл Ахитофел бол одоо маш хорн одоо зөвлөгөө өгсөн нь аавынхаа татвар эмсдээр ор гэж хэлсэн. Ингэснээр таныг эцэгтэй зэвүүцэж байгааг хамаг Израиль сонсоод тантай хамт байгстын гар уламжлал хүчтэй байх болно гэж зөвлөв. Тийхүү тэд дээвэр дээр Авшлом зориулж майхан барсанд хамаг Израилийн нүдний өмнө тэрээр эцэггээ татвар эмсдээр бол орсон гэж. За энэ бол одоо тухайн үед одоо ийм одоо соёл байж шинээр одоо хаан болж байгаа хүн өмнө байсан аавынхаа одоо татвар эмсүүдийг бол өөрийн татвар эм болгоно гэдэг бол хаан ширээ бас бүтэн шилжсэн. Одоо тэр шинэ хаан бол яг ингээд шинэ хааны ирэх баталгаажлаа гэдгийг бас батлагддаг байсан байна. Татвар эмсүүдийн одоо авснаар бас одоо хааны байр суурь бол баталгааждаг тийм ахуй соёлтой байсан байна. Тийм учраас Ахитофел бол нэгэнд урвцсан учраас одоо чи ерөөсөө аавынхаа татвар эмсдээр ор, татвар эмсүүдийг нь ав. Ингээд чиний хаан ширээ улам баттай болно. Харин ч одоо баттай болж одоо Авшлом бол үнэхээр энэ хаан ширээгээ авж байгаа юм байна гэдэг энэ мэдрэмж энэ Израиль нутаг даяар бол дарахна. Тэгээд одоо чиний талд байгаа хүмүүс улам илүү хүчтэй болоод Авшломын хаанчлал ингээд тогтож байгаа юм байна гэдэг энэ одоо тийм ээ уур амьсгал ингээд Израиль даяар бол бүрлдэх юм а гэсэн ийм санаагаар бол Ахитофел зөвлөгөө өгсөн. За энэ нь бол Авшлом энэ зөвлөгөөг бол хүлээж авсан. Хүлээж аваад аавынхаа одоо татвар эмсүүд дээр бол орсон. Энэ бол Израилийн бол нүдний өмнө бол болсон гэж. За Натан гэдэг иш үзүүлэгч бол Давидыг Бичабитай завхаарсны дараа бол яг энийг бол хэлсэн байдаг. Чи одоо Бичабаг хүний эхнэрийг булааж авч ингэсэн бол чиний одоо эхнэрүүдийг гэгээн цагаан чи нууцаар энийг үйлдсэн бол харин чиний эхнэрүүдийг гэгээн цагаан өдрөөр хүн одоо авах одоо авж яах болно гэж бол Натан иш үзүүлэгч Давидд бол хэлсэн байдаг. Тийм ээ. Тэгэхээр Авшлом бол нэг ёсондоо Бурхнаар тослогдсон Бурхны хүсэмжит залгамжлагчийн арга замаар явахгүй байгаа нь харагдаж байна. Нэгт Хебронд хуйлдж байна. Хоёрт хүмүүсийг урвуулж байна. Хүчээр авж штэ аавынхаа хаан ширээг. Гуравт одоо тийм ээ аавынхаа татвар эмсүүдийг хүчээр авж байна. Татвар эмсүүдийг. Тийм ээ. Тэгэхээр нэг ёсондоо Авшломын арга зам болвол нэг өсөндөө хүчрхийлэл маркийн тийм ээ аавынхаа хаан ширээг булааж авж штэ нэг өсөндөө татвар эмсийг нь булааж авж гин тийм ээ. За тэгээд дараа нь бол энэ татвар эмсдэр бол Давид эргээд бол түүхийг хэрвүүлээ харах юм бол Давид хаан ширээгээ эргээд авна. Энэ Авшлом бол маш одоо удаагүй ерөөсөө хаан ширээн залраад нэг удаагүй. Тэгээд Давид хаан эргээд ордондоо ирээд энэ 10 татвар эмчин нэг өсөндөө Авшломных болцсон байхад эргээд Авшлом байхгүй болчихж байгаа шүү дээ нас ураад. Тэгээд Давид хаан эргээд 10 татвар эмээ аваад одоо өөрөө бол нэг ч уулзаагүй ордондоо ингээд бэлэвсэн 10 эмэгтэй болгоод харууллаар ингээд мануулаад ингээд насан үрд амьдэрсэн гэж. Гэхдээ өөрөө бол нэг ч одоо энэ 10 татвар эмтэйгээ уулзаагүй гэсэн тийм одоо түүхэн мэдээлэл бол байгаа. За тэгээд Ахитофел бол яагаад ийм зөвлөгөө өгсөн гэхээр ийм байгаа байхгүй юу? Ахитофел өөрийн ач охин Бичабаг одоо Давид завхаарсан үед нөхрийг алаад өөрөө завхаарчж байгаа байхгүй юу? Энэ нь ямар ч өвөөд таатай санагдахгүй шүү дээ. Өөрийнх нь ач охиныг бараг хүчрхийлсэн юм шиг болчихж байгаа байхгүй юу? Тийм учраас Ахитофел ч энэ өш хонзон санаж явж иж Давидд. Хаанда. Өш хонзон санаж явж ягаад боломж гараад ирэх үед нь Давидын татвар эмсдэр ор гэж хэлчихэж байгаа байхгүй юу? Өшөөгөө авч штэ. Энэ миний охиныг
бузралсан юм чинь би бас эхнэрүүдийн бас янз бүр болгоё гэж дотроо бодоод Авшломыг татвар эмсдэр нь чи орох хэлчихэж байгаа байхгүй. Тэгээ бүр дээвэр дээр майхан засч өгөөд бүр Израилийн нүдний өмнө гэж. Тэгэхээр Ахитофел чинь зөвлөгөө өгөхдөө бас яг улс төрийн хувьд бол чи татвар эмсдэр нь орчих юм бол тийм ээ чамайг хаан ширээг нь авлаа гэдгийг баттай мэдэн штэ. Баталгаажж штэ гэдэг улс төр талаасаа зөв зөвлөгөө болж харагдаад идэг. Авшломд тийм ээ. Гэтэл яг ясман дээр Ахитофел бол хувь өг шонжингаа авахын тулд Бичаба ачаагийнхаа өс сонзон авахын тулд Авшломыг аавынхаа татвар эмсдэр орогчж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад Ахитофел ийм зөвлөгөө өгч вэ? Энд чинь бурхны өмнө мунхаг зөвлөгөө байгаа үстэй. Бурхны өмнө байж боломгүй зөвлөгөө тийм ээ. Гэтэл Давид залбирдаг штэ санаж гинөө. Уулын орой дээр Ахитофел таны хайртай зөвлөгч нь Авшлом руу урамжээ гэж мэдээг сонсох үед Давид юу гэж залбирсан гэхээр аяа бурхан минь Ахитофелийн зөвлөгөөг мунхаг явдал болгож өгөөч гэж залбирсан. Яг бурхан бас мунхаг зөвлөгөө болгочихж байгаа байхгүй юм чи. 10 татвар эмсдэр оруулна гэдэг нь яг бурханы хувьд зөв байр суурийн хувьд мунхаг зөвлөгөө болчихж байгаа. Тэгээ дараа нь Ахитофел чинь одоо бол энийг хөдөлгөөн харъя л та. За 23 дугаар шил тэр өдрүүдэд Ахитофелийн зөвлөгөө нь яг л бурханы үг мэт тооцогдож байсан юм. Тиймээс Давид Авшлом хоёрын хэн нь Ахитофелийн бүх зөвлөгөөг бол дагдаг байсан. Уг нь бол маш мэрэгүү ухаантай, маш одоо нэр хүндтэй, ерөөсө бурхны үг мэт сонсогдож исэн байна. Тийм ээ Ахитофелийн энэ одоо зөвлөгөө. За ингээд дараа нь бол Ахитофел бол буруу зөвлөгөө өгснөөсөө болоод нэр хүнд нь унаад өөрийнхөө дүүжилж алдаг. Түүхэн бол дүүжилж бол үхдэг өөрийгөө Ахитофел бол. Энд чинь бас одоо Бичабагийн өвөө байсан гэхээр энэ чинь настай хүн байх гэдэг нь шүү дээ. Давидаас хамаагүй настай. Давид чинь 60-тай. Магадгүй энэ үед 70-тай хүн ч юм уу 80-тай хүн байж байгаа байхгүй. Ахитофел гэдэг чинь настай хүн тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ ингээд өнөөдрийн түүхийг том зургаар нь харвал Давид ингээд алдаж оноод амьдрал нь уруудаад харагдахад тийм ээ уруудж байгаа юм шиг. Маш хэцүү нөхцөл байдалд Цэва гэдэг зарц тэрийг нь ашиглаад өөрийнхөө эзний эзэмшил газруудыг нь авчиж байгаа. Дараа нь Шимей гэдэг энэ хүн гарч ирээд харааж байгаа. Тэгээ дараа нь өөрийнх нь 10 татвар эмсдэр Авшлом орчиж байгаа. Тэгэхээр энэ одоо болгон заримдаа бид нар алдаж явах үед нөө зовх үед хүний чанар танигдана гэдэг шиг эргэн тойрны хүмүүсийн тэр чанар танигдж штэ. Ингээд хааны суудлаа алдаад ирэх цагт тоглолт хийж штэ эргэн тойрны хүмүүс. Тэ? Цэва гэдэг зарц урж ирээд тоглолт хийж гин, Шимей гэдэг хүн гарч ирээд хараад зүгч гин. Тэ? Хэрвээ хаан байхад нь хааны юуг алдаагүй хааныхаа ордонд байсан бол Шимей хийцээч ингэхгүй штэ. Тэгээ бид нар ер нь хэн нэгэн яг альдан тушаалаа алдах үед тийм ээ эд хөрөнгөө алдах үед бизнесэнд дампуурах үед бид нар тухайн хүнийг хэн гэж хардаг вэ гэж тийм ээ. А нөгөө талаас Давидын оронд бүгдээрээ өөрсдөө тавиад үзэхэд Давид энэ бүхнийг тийм ээ бурхан ингэж зөвшөөрсөн бол би юу бурхантай би юу ярих вэ? Би тийм ээ буруу юм хийсэн. Гэт маш хүлээн зөвшөөрж байгаа байхгүй юу? Тэгвэл Давид хүлээн зөвшөөрөхдөө эзэн минь та энэ байдлыг өөрчилж өгөөрэй. Тэ? Миний эсрэг уйлдаан гарч ийн. Миний эсрэг миний төрсөн хүү намайг алах гэж оролдож ийн. Миний хайртай дотны хүмүүс урамж ийн. Маш даруй зүрх сэтгэлийг харуулсан. За бид нар ямар хүүхдэд дуртай вэ гэхээр буруу юм хийчээд буруу юм хийсэн хэрэгээ хүлээдэг хүүхэд их тийм ээ хайрам хөрмөр байдаг шүү дээ тийм ээ. Буруу юм хийчээ тэрийг ухамсарлахгүй хүүхэд айгүй хэцүү байдаг. Бид нар хүлээлгэх гэдэг шүү дээ хийсэн хэргийг нь. А гэтэл буруу юм хийчээд аав ээжээ намайг уучлаарай би сая ийм хийчлээ гэж. Буруу юмаа
хүлээж байгаа хүүхэд аав ээжийн хайрыг татдаг. Аав ээж нь бас тодорхой хугацаанд сахилгажуулж байхад тэр сахилгажууллыг хүлээж аваад тийм ээ би ч нэрээ аав ээжгээ өмнө буруу юм хийцэндээ гэж хүлээж аваад тийм ээ. Одоо жишээлбэл нэг хүүхэд буруу юм хийгээд уцаар тоглох эрхийг асууллаа гэж бодъё л та тийм ээ. За чи нэг өдөр, хоёр өдөр уцаар тоглохгүй шүү. Тэгэхээр за тэгэл тэр нэг өдөр өнгөрлөө, хоёр дахь өдөр нь яг болох гал байж идэл тэр өдрөө дэсгэл алдаал тий аав ээжтэй уурлал. Би яахлаар энэ уцаар тоглож болдгүй юм болдгүй ингээл яах юм бол тэр хүүхэд бас л буруу тийм ээ. Буруутай гэдгээ хүлээмжшүүрч чадахгүй бас л ингээл аав ээжигээ дэрслээл ингээл зөрүүдэлж байгаа хандлага нь бас буруу болчихж байгаа. А гэтэл яг нөгөө хоёр өдрөө энэ дотроо тийм ээ буруу юм хийсэн гэдгээ ухамсарлаад ингээд гүйцээх юм бол аав ээжийнхаа тэр хайрыг татаж энэ хүү маань үнэхээр бас буруу юм ойлгож байна тийм ээ. Үнэхээр бас төлөвшөж байна. За гээд аав ээж бас дараа тэр хүүхдээ харин ч бүр шагнаад гоё зүйл авч өгөх юм билүү тийм ээ. Гэтэл яг Давид тэгсэн. Бурхан миний энэ зовлонг хараад сайн оронд нь сайныг өгч магад гэж 12 дугаар ишлэл дээр хэлсэн. Тэгэхээр өнөөдөр бид нэр амьдралдаа тохиолдож байгаа янз бүрийн асуудлыг ямар өнцгөөс та хардаг вэ? Тэрний цаадах сайныг та хардггүй. Аль эсвэл яг тэр асуудал дотроо та ороод бурхан гомдоод ингээд явдггүй гэж. Тэгэхээр альва зовлон бэрхшээл бол хүнийг хаттай болгодог тийм ээ. Сургаж идэг. Сайн сургаж идэг. Хэрвээ тэр хүн зөв хандлагаар хүлээж аввал шүү дээ. Зөв хандлагаар хүлээж аввал. Тэгэхээр хувь хүний хандлага их чухал. Альва зүйлд. Одоо энэ сүүлийн үеийн Z generation залуу үеийнхэн чинь айгүй тийм сэтгэлийн хатгүй үеийнхэн гэдэг байгаа шүү дээ. Жохон юмд шантардаг. Үг даадаггүй. Тийм ээ? Одоо ямар сандаа тийм бичлэгүүд явдаг штэ нэг чи наа ажиллаагээ сууж байгаа. Ажиллаа чи сайн гэж эн чинь жоохон болохгүй нэг л гэсэн. За тэгвэл би энэ ажиллаас чинь гарч ил та гэл ингээл те. Дарганыгаа нөгөө сүрдүүлээл те. Тэгэхээр альва зүйлийг ямар хандлагаар хүлээж авах вэ гэдэг айгүй чухал болчихж байгаа. Альва амьдрал зохиолдож байгаа зүйлийг. Бурхан бол муу зүйлийг дандаа сайнаар ашиглана. Бидний сайнны төлөө шүү дээ. Тэгэхээр Давидыг магадгүй сургаж ил байгаа юм чи. Давид магадгүй энэ үедээ хин нь хинбэ гэдгийг таньж авч байгаа. Давидэд ийм тохиолдсон харин ч хин нь хинбэ гэдг нь танигдчих шүү дээ эргэн дойрны хүмүүстэй. Дараа нь хөөрхийн шимээ чинь уучлахгүй нөө. Хаан болсныхан дараа нь хөөрхөн уучлахгүйгаа төрөдөрд юм билээ. Хаан би ястаа буруу хийжсэн бэлээ. Таныг бага хараад зүхэдсэн чинь ястаа буруу та намайг уучлаарай гэж. Дараа нь Цэваач бас уучлахгүй хөөрхий. Цэваач уучлахгүй. Мефибошет чинь яагаад Давидыг дагаж гараагүй гэхээр суумгаа учраас би мордод таныг дагаж гарч чадаагүй маа. Надад ийм байгаагүй шүү. Би юу гэж таныхаа эсрэг дэхвдээ. Та намайг тийм ээ үгсэн нохоо байхад та өөрийнхөө ширээн намайг суулгаад тахад би юу гэж өвөөгийнхээ хаанчлаг сэргэн мэргэн гэж мангар юм ярьж явах вэ? Наад Цэваач харин намайг гүтгсэн байна гэж. Тэгсэн чи Цэваа хөрхий уучлахгүй дараа нь би юм тэгсэн юм аа намайг уучлаарай гэж. Шимээ чинь ч бас уучлалтгүй. Тэгэхээр ерөөсөө Давид хаан энэ мүү Давид хаанд хамгаалагч нь байсан. Баатруудтай хамт явж байгаа шүү дээ. Шимийг бол зүгээр толгойг нь тас завчулж явчихна. Харин Давид хаан бурхан хэрвээ намайг ингэж хэлүүлж байгаа бол би бурханы эсрэг юу ярих юм бэ гэж. Бурханыг маш их хайрлаж байгаа юм богоц те. Бурханыг маш их хүнддэг. Бурхан надад энэ шимийг ингэж хэлгсэн бол би ер нь бурхантай яаж тооцоо удах юм бэ? Тэгэхээр бид нар ер нь хэр зэрэг өөрийнхөө амьдрал тохиолдож байгаа зүйлийн цаадах бас бурханыг хүндэлж хайрлаж бас хүлээж авч байгаа вэ гэж. Давид хаан бол бурханд бүх зүйлээ даатгаж байгаа байхгүй. Бурханд бүх зүйлээ даатгаж байгаа. Хэрвээ бурханы хүсэл Авшалом миний хаан ширийг авах нь бурханы хүсэл юм бол бас тэрэл бицгсэн тийм өнгөйс бас харагдаж байгаа нь бас харагддаг шүү дээ тийм ээ.
Тэгээд бүр хүүтэйгээ би тулалдаад явах уу? Хүүтэйгээ тулалдах юм бол хайрын ард түмэн, хайрын босгосон хот минь сүрэн. Бүр цаатгыг харж байгаа байхгүй юу? Тийм учраас би ер нь буугаад өгчээ, явъя гэж тийм ээ, цогтъё гэж. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бас та бүхэн маань хэр зэрэг гимшилтэй байдаг вэ гэж. Давид бол гимшилтэй байгаа байхгүй юу? Гимшилтэй л яваад байгаа. Би тийм ээ, буруу юм хийсэн учраас л надад бас бурхан ингэж сахилгажуулж байгаа марк юм бас болж байгаа байхгүй тий. За ингээ эзнийхөө нэрээр залбирцгаая. Баярлалаа бурхан минь. Та бидэнд гимших зүрх сэтгэлийг Давид хаан шиг бас аливаа зүйлийг таныг хайрлаж хүндэлж хүлээж авахд их эзэн минь та туслаарай. Аливаа зүйлийг бид нар зөв хандлагаар, зөв эерэг хандлагаар хүлээж авч сэтгэлийн хаттай байхад та биднийг өөрчлөөрэй. Бас нөгөө талд бид гимших төв зөөлөн зүрх сэтгэлийг та бидэнд өгөөрэй их эзэн минь. Та биднийг бас шинжлээрэй. Их эзэн Есүс Христийн нэрээр гуйлаа. Амен.